За сайн байцгаана. Өнөөдөр Excel 13-ын хичээл дээр бэлэн одоо Excel-ийн бэлтгэсэн темплетүүд буюу одоо бэлэн Excel-ийн одоо файлуудыг ашиглаад бид нар яаж календараа хөтлөх вэ? Яаж нөгөө төсвөө гаргах вэ? Ер нь бол ямар ч хүн та нар бас тэгж нөгөө би бол одоо хийх ажлаа дандаа ингээд төлөвлөлтөө бас тодорхой хэмжээний цаг гаргах зарцуулдаг. Яг тэгэхээр нэг төлөвлөсөн байгаа ажлаа бол ажил цалгахгүй айгу зүгээр идэг штэ тийм ээ. Тийм болохоор би дандаа энэ календар дээр ингээд Excel-ийг ашигладаг. Замдаа бол нөгөө iPhone моныхоо календарыг ашигладаг. Гэтэ би голдог компьютер дээр өдрөөлөн суудаг болохоор Excel-ийг ашигладаг надад их амар санагддаг. За өшөө бас одоо бид нөгөө санхүүгийн байдлыг гаргаад яваад байгаа шүү дээ гүйцэтгэлээ тийм ээ. Бас энэ төсөв гаргаад тэгээд нөгөө гүйцэтгэл төсөв хоёроо бас ингээд зэрэгцүүлдэг юм бэлэн юм байдаг. Тэрийг бас танаас харуулъя гэж бодлоо. За одоо та ингэж Excel гээд оронгууд байна шүү дээ. Ийм олон бэлэн бэлтгэсэн Excel-ийг ашиглахад тийм ээ одоо бэлэн бэлтгэсэн маш олон ийм темплетүүд байдаг. За тэгээ энэ темплетүүдийг би бас Монгол болгоо танарт бас танаас хэрэглээ тийм ээ өдөр тутмынхаа хэрэглэж болох юмнуудыг бас оруулчихъя гэж би бодлоо. За жишээ нь одоо өнөөдөр бол тэр календарыг оруулъя тийм ээ. За энэ one month calendar гинэ. За энийг үзэтгэе ямар юм бэ? Create гэж орно заяа. За тэгээ эхнийхээ жил ямар жил хийж байгаа 2018 он тийм ээ. Энэ сар гэдэг дээр энэ чинээсээ сараас сонгоч бид чинь август эхэлсэн тийм ээ. За тэгвэл ингээд эхнийх нь бол энэ 2018 оны энэ ингээд нэгэн сар л юм байна. Monthly юм болохоор тэгдэв юм байна. Энэ year one month calendar. За энийг болио. Хойло бүгдээр жилээр хийнэ авчвал амар доош нэг юу авчдаг болохоор айгу амар гэдгийг. За шаард. Academic calendar. За энэ хата энэ их зүйл санагдсан. За энийг авчия. За бас адилхан 2018 он тийм ээ ингээд явчихна. За тэгэд энэ дэр яадаг вэ гэхээр эхлээл та сараа бичих юм доошогоо тийм ээ ингээд 2018 оны 12 сар хүртэл ингээд байж байгаа. Тэгээ энийг та 2018 оны ажлын календар гэд нэрлэчихгүй юу тийм ээ. Save as гэл Excel трейн дээр тийм ээ. За academic calendar энэ дээр year гэдэг дээр 2018 гэл academic гэсэн юм тань энэ ажлын календар гэчих болно шүү дээ тийм ээ. За тэгэл өнөөдөр ч одоо 8 сарын 6-наас эхэлж байгаа юм тийм үү. За нэгд өдөр хийх ажлуудаа чинь би одоо чинь хэлгэмээ Excel тренинг 13 хийн тийм ээ. За тэгэл энэ дээр бичсэн шүү дээ. Өөр яг нэг accounting basic accounting хичээлээ бас бэлдэж байгаа тэрийг хийн гэдэг ч юм уу те. Accounting хичээлээ. За өнөөдөр чинь би нэг бас сэтгиймээ цуглуулах байгаа ч гэдэг юм. Тэгээд ингээд хичээлүүд юмнууд гросрого юм гэдэг юм. Ингээд нэг хийх юмнуудаа ингээд ер нь бол ингээд одоо accounting-ийн тийм өнөөдөр юуны 5 дахь хичээлийг хийн ч гэдэг юм. Ингээд хийчих юм бол ингээд өдөр болгон ингээд яг сар эхлэхээс өмнө ингээд бүх нэг сарынхаа ажлуудыг бүгдийг энэ дээр ингээд биччихтiin. Тэгээд би биччихэл энэ дээр нөгөө болцнуудаа ингээд шалаач юм уу тийм ээ. Эсвэл болоогүйгээ улаанаар ингээд тэмдэглээ авчдаг. Одоо шинэ энэ дээр ингээд энийг хийгээгүй те энэ ажлыг энийг ажиллааг юм бол ингээд улаан ч гэдэг юм уу те ингээд энийг яагаад энийг хийгээгүй гэдэг ч юм эргээд энийг айгаа хардаг. Тэгэхээр ингээд бас нэг айгаа зүгээр өөрийнхөө хийсээ хийгээгүй сарын өмнө төлөвсөн ажлуудаа одоо шинэ гросроо хийгээгүй ч гэдэг юм уу те ингээд хараад явцдаг. Тэгээ за 8 сард бол ерөнхийдөө ингээд бүгдээрээ шарах юм бол хийх ёстой бүх ажлуудаа хийсэн байна. За одоо тэгэл яг 8 сар дуусахаас нэг дуусаас нэг 2 31 юм 30 юм 9 сарын ажлыг би нэг сууж байгаа л нэг суугаал нэг бүгдийг бичээл тэгэл ингээд гараас аягүй юм гарчдаг ингээд ингээд харахаар ямар их юм хийчихвэ гэд бас ингээд харах аягүй боломжтой. Тийм болохоор ингээд ажлаа төлөвлөж яваарай гэдэг та бүхэнд хэлэх байна. Гэхдээ энэ ингээд ажил төлөвлөхтэй бол дандаа өдөр тутмын хийдэг ажил дээр заавалчгүй нэг өөртөө нэг шинэ юм заавалчгүй сурах юмнуудыг энэ дээр оруулж авах хэрэгтэй. Яа тэгэхээр хүн чинь ер нь тэгэл хүн хөлтлөөс сурдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралд хэрэгтэй ямар нэгэн сурах юмнуудыг энд заавалчгүй төлөвлөгөө ажлынхаа төлөвлөгөөнд оруулж аваарай. Би бол үргэлжлэл одоо өөрийгөө хөгжүүлэх юм дээр бол маш их цац зарцуулдаг гэж бас өмнө зөндөө хэлжсэн тийм ээ. За хоёр дахь юм маань юу вэ гэхээр энэ бажет гэдэг жаа. За тэгэхээр одоо дахиад энэ Excel-ийнхаа нөгөө юу орё тийм ээ. За энэс ингээд гарчээ. Сэвлэд гарчээ. За одоо тэгээд дараагийнх нь болохоор тэр
сарынхаа төсвийг гарга. Би одоо сарынхаа төсвийг гаргаад ямар орлого орж ирэх нь урьдчилсан байдлаар гаргана штэ. Тэгээд яг нэг гүйцэтгэл нь сарын эцэст гарангуй тэр хоёроос зэрэгцүүлээд юу нь болсон, юу нь болоогүй байна гэдэг тийм ээ. Бас тэгээд өөрийгөө хянчих боломжтой байдаг. За энд одоо нэг monthly simple monthly budget гэдэг энэ тийм ээ. За энийг орж үзье. Энэ болох байхаа. За энэ байж гэн тийм ээ. За энэ бол одоо ингээд энэ юу шиг за 3 югаал гарчт юм байна. За одоо ингээд энэ хараа ингэсэн байгаа байхгүй. Monthly budget нь income нь $3750 орлого гарсан. Зардал нь бол ялуу 20336 төгрөгийн зардал гарсан гэдэг. Энийг бол одоо бас юу ачиж болно тийм ээ. Энийг service гээд одоо бид 8 сарынхаа хийж байгаа юм чи 8 сарынх гэж хийж болчихгүй юу. Энийг юу гэх юм те. Минус budget 2000 өнөөдөр 8 сар юм чинь сар болгонд энийг хийгээд яваад авахгүй тийм ээ. 2018 он гэл август 2018-ээс хэвлэж. Тэгээд энэ дээр юу төхөөр одоо сарынхаа орлогыг олно шүү дээ тийм ээ. За энэ чинь бол одоо бид нар цалин гэдэг энэ дээр одоо Монгол болгочих. За цалин би бол одоо нэг сарда нэг $3000 авдаг гэж бодъё тийм ээ. За тэгвэл нөгөө side income буюу сургалтын материалаа зараад бас нэг орлого ордог шүү дээ тийм ээ. Тийш одоо нэмэлт орлого гэдэг юм юу гэдгийг. За нэмэлт орлого бол надад нэг сарда нэг $4000 орж ирдэг гэх юм бол за өөр бусад за яг энэний нөгөө юуны орлого гэж биччихье. Сургалтын материалын тренингийн орлого тийм ээ. Монгол англи халууд тест. За сургалтын материалын орлого нь за энэ нэг 2000 ч гэдэг юм те. За тэгвэл нөгөө бас нөгөө өдөр бол сар бол энэ сургалтын материал авсан хүмүүс чинь цаашаага нөгөө програм хангамж авна шүү дээ тийм ээ. Тэрнээс бас нөгөө нэг надад бас нөгөө мөнгө орж ирж шүү дээ. Тэрийг бас юу гэдэг юм тийм ээ. Subscription fee гэдэг юу гэж орчуулдаг юм бол за би бусад орлого биччихье. За тэрэн дээрээс нэг $1000 олдчих гэдэг юм те. Ингээд миний орлого бол яаж вэ? Ингээд үзэхээр энэ чи $6000 орлоготой байна тийм ээ. За monthly expense одоо бид нар гаргана шүү дээ тийм ээ. За энийг болохоор гэдэг нь те budget title гэдэг чинь 2000 август Монгол 2018 оны 8 дугаар сар гэдэг те. За тэгээд эсвэл энэ дээр нь insert гэж оруулчихж байгаа. Бид нэг зураг оруулахыг бас заасан байгаа шүү дээ тийм ээ. Ингэж за өөрхөн зургийг оруулчих. Тэгээ энэ чинь миний төсөө юм чи та нар өөртөөхөө сайхан гайгүй зураг. Яг тэ энэ чинь тэгээ та нар өөртөө хувьдаа ирэл зураг оруулсан ч ялгаагүй оруулаа гэж ялгаагүй зүгээр яг за хавфан болох юм ээ. Энийг оруулчих л гэж. За энийгээ төлж байгаа юм чичгэн болчихгүй. За тэгэл энэ чинь гэдэг юм тий. За ингээд тавьчих. За ингээ 2000 сарын зардлууд тийм ээ. Зардлууд гэж бичиж энэ дээр хэвдүүлээ. За одоо энэ дээр нөгөө юу юм бэ тийм ээ. За түрээс юм уу? Би бол одоо түрээс төлнө шүү дээ. Байрны түрээс гэж тийм. Манайхан гэсэн байрны мөнгө төлдөг шүү дээ тийм ээ. За тэгээд цахилгааны мөнгө байна.
Долооны байна. Тийм ээ, бензиний мөнгө байна. За, гар утасны мөнгө байна. Энд чи одоо тэгэл бодит дээр яг гардаг зардлууд ч тийм ээ. Гар утасны зардал байна. За, тэгэл хүнс байна тийм ээ. Хүнсэнд бол маш их мөнгө явдаг. Манай энд ч одоо хүнс айгүй үнэтэй шүү дээ. За, тэгээд машинаа нөгөө моргежээр авсан бол машины мөнгө төлдөг. За, тэгээд өшөө нөгөө за яг энэ бол сар болон бас гардаг зардал биш шүү дээ тийм ээ. Машины засвар үйлчлэгээний зардал. За, энэ юу байсан бэ? Дараач би. За, машины засвар гэж тавьчих энэ дээрээ. Бас дугуй муудсуулах гээл бас зардал гардаг тийм ээ. За, тэгээ энэ ийм зардал. За, машины зардал нэг л хат болно шүү дээ. Тий дандаа гараад байдаг. За, оюутны зээл авсан бол манай энд бол нэг оюутнууд зээл аваад тэгээд оюутнууд ажилд хийхээр нэг оюутны хамт төлбөрийг төлдөг байгаа. За, манай хата одоохондоо ийм зардал гардаггүй. Танд бол ийм зардал гэж болно шүү дээ. За, кредит зээлээр мөнгө авсан бол кредит картныхаа мөнгийг төлнө. За, мөн машины иншүрэнсийн мөнгийг бас манай хэмжээнд төлдөг. Тийм машины даатгал гэдэг чинь энэ чинь тийм. Манай ч одоо энэ 8 сар төлөх юм байна. Машины даатгалыг бол заавалчгүй төлдөг. Янз бүрийн асуудал үүсэх юм бол хүний машин энэ төр хохироочих юм бол өөрөө тэрийг хэрвээ даатгалаг бол тэр хүний машины бүх зардлыг төлөх. Энэ чинь айгүй хатуу тэр тал дээр. За, тэгээд нөгөө хувийн хэрэглээний нөгөө янз бүрийн ариун цэврийн самбок тэгэл бусад зардлууд тийм ээ. Цэвэрлэгээ гэдэг нь юу гэдэг нь тэрийг хувийн зардал гэдэг юм уу? За, энийг та нар өөрснөө яачихгүй да. Цэвэрлэгээний зардал цаван бахан. За, тэгээд үзүр үйлчлэгээ тийм ээ. За, тэгээд бусад гэдэг энэ дээр нь тийм эсвэлгээс гэдэг. За, одоо ингээд энэ дээр ингээд төсөлж штэ тийм ээ. Тэгэнгүүт одоо таны зардал орлогочин юм, зардалчин юм гэхээр нэг саммарын нь болохоор та өстө $6,000 орлоготой гарсан зардал нь бол 2,000. За, энэ миний хэлж худлал гарсан энэ байрны зардал бол манайш нь 7 хоногийн 400 талдаг гэдэг чинь 7 хоног бараг сардаа бол $3,200 төлнө. За, тэгэл цахилгаан бол 150. Манайс аяг үнэтэй шүү дээ. Бензин бол бараг 200 төлдөг. Гар утасны зардал $100. Интернет байхгүй. За, энэ интернетийн зардал гэдээ бас энд нь оруулчихгүй юм шиг гэж бод. Интернет манай энд чинь бас үнэтэй. Тийм ээ, интернет бол одоо нэг юу төлнө шүү дээ. $100 төлнө. За, тэгэл хүнс бол одоо 7 хоногийн маргач 250 гэхээр чинь $1,000 илбэг гарна. За, машины засвар үйлчлэгээ нэг $200 байх байх уу. За, кредит картаар зээлээр янз бүрийн юм авсан байвал энийг төлөх ёстой. За, энэ бол янз бүрийн тиймээс хамаарна. За, машины даатгал бол юм хөөжлөх баг. За, цэвэрлэгээний зардал гэсэндээ нэг покмок нарийн шампунь, савн шампунь гэдэг. Тэгээд нүүр гар савн ер нь тэгэл зөндөл юм гарна дөө. Тэгэл хүүхдийн манайх бол одоо хүүхдүүдийн хоолны мөнгө өгдөг. Хүүхдүүдэд өгөх мөнгө тийм ээ. Хүүхдүүдэд өгдөг мөнгө нь одоо нэг $200 ч. Их мэтлэнгээд тэгэхэд ингээ саммарыгаа харахаар яхана. За, ямар ч ястан $6,000 болоо $5,500. За, энэ хоёрын чинь зөрүүн яхана манай хадгаламж руу очих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Гэх мэтлэнгээр. Тэгэхээр одоо эндээсээ та юу шарах вэ гэхээр орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй, зардлаа бууруулах хэрэгтэй. Тэгжиж л яах нь танаас одоо хадгаламжиндх мөнгө. Одоо надад үлдчихэж байгаа нь 482. Энэ нь болохоор монthly сарын орлого тийм ээ. Нэг сарын орлого, сарын зардал. Энэ нь болохоор үлдэгдэл тийм ээ.
За тэгээ аль болохоор мэдээж зардлаа бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй. За орлого гэж харах юм бол тийм ээ цалин бол нэг хангалттай биш байх юм бол цалингаа нэмэгдүүлэхийн тулд би юу хийх вэ гэж бодно шүү дээ тийм ээ. Албан тушаал нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд би ямар чадруудтай байх ёстой вэ? Ер нь л менежер харахгүй таны менежер ямар чадвартай вэ? Тэр менежерийн хэмжээнд очихын тулд та юу сурах хэрэгтэй юм тийм ээ. Ер нь бол энэ зардал гэдэг дээр дандаа өөртөө бас нэг сургалтын үзүр үйлчлэгээ гэхээсээ илүү тийм ээ юуны сургалтын тренинг кост гэж энэ зардал оруулах хэрэгтэй. Яа тэгэхээр та юм сурж ижил яах нь таны цалин мөнгө нэмэгдэх баталгаатай болно шүү дээ тийм ээ. За эсвэл одоо энэ юу бусад одоо орлого тийм ээ. Би бол одоо энэ сургалтын материалаа зарж орлого орж байна. За одоо бусад нөгөө subscription fee гэдэг энэ сургалтын материал авсан хүмүүс чинь одоо ингээд бас юу яаж байгаа шүү дээ тийм ээ. Цаашаага нөгөө юу авч байгаа тэр програм хангамжийг ашигласны мөнгө төлж байгаа. Тэгээ тэр мөнгнөөс надад бол яг нөө тэр хүн болгоноос мөнгө орж ирж байгаа. Тийм болохоор тэр энтергээ бас ингээд орчин. Тэгэхээр ер нь бол да өөрийнхөө цалингаас гадна заавалчгүй юм бизнесийн орлоготой хэд хэдэн тийм ээ юм нэмэлт орлоготой байх хэрэгтэй. Тэгэхээр нэг бизнес чинь ер нь хүний амьдралд юус тохиолдож байна тийм ээ цалин багс цалин ажилгүйч болж магадгүй шүү дээ тийм ээ. Тийм болохоор ер нь бол найдвартай хэд хэдэн борлого их өсвөртэй байх хэрэгтэй гэдгийг бас би дахин хэлээд байгаа тийм ээ. Энэ бүхний шинэ нэг нь одоо манай энэ юу гэж болно шүү дээ. oinaelka.com гэж болно шүү дээ тийм ээ. Тийм болохоор та нар бас энэ онлайн бизнесийг онлайнаар бизнес хийдэг энэ сургалтыг аваад $50 төлөөд энэ авахд бол та маш их юм сурна. Би яагаад гэвэл энэ хичээлийг бэлтгэхийн тулд өөрийнхөө одоо тийм ээ 50 бараг 50 хүртлээр зөвлөсөн одоо туршлага байна. Бас онлайн бизнесийг хийсэн туршлагын дээр үнэлж энэ сургалтын материалыг хийсэн байгаа. Тэгэхээр энэ хичээлийг бас авч үзээрэй. Та нар сургалтын материалын танилцуулгын энэ product гэж байгаа. Тэгээд шаарж энэ эхний вебинарыг үзээд тэгээд бас сургалтын байгууллагууд байх юм бол надтай бас хамтарч ажиллаж болно. Энэ чи танилцуулна байгаа. Яг сургалтын материал нь өөрөө яг ийм байгаа. Яг ингээд айгу энэ дээр ингээд хичээл дараа видео бичлэгнүүдээ шууд үзчихдэг юм байгаа. За төлбөрөө бол яаж хийх нь энэ чи оруулсан байгаа. Тэгээд энэ ийм 3 програм хангамж дээр аюу хэрэгтэй чадварууд байгаа тийм ээ. Энэ бүл компаниуд нөө борлуулалт хийдэг, борлуулалтын сувгийг яаж бэлдэж өгөх тухайн байгууллагын хамгийн гол ажил нь борлуулалт гэдэг шүү дээ. Одоо борлуулалтаа яаж нэмэх вэ гэд компани болгоны толгойн өвчин болцсон байна. Та тэрийг яах нь яаж нэмэгдүүлэхийг сурах нь шүү дээ. За энэ email маркетингтэй Facebook-ыг яаж ашиглах вэ гэд тэгэл энэ програм хангамжийг ингээд энэ дээр дараал яах нь худалдаад авчина. Тэгэл та яах нь үзэж эхлэнэ шүү дээ. Энэ шууд амар гар утснаас ч юм уу компьютераас өдөртөл нэг 2-3 хичээл үзэж тахгүй юу тийм ээ. Тэгээд л хадлуулна шүү дээ. За ингээд юу бажетаа бас ингээд 2018 гэл сар болгоны нэг хийгээ яваад байсаа. Тэгээд жил гэхэд нэг 12-ийн бажет гарна шүү дээ. Эдрийгээ бас дараа нь дахиад юунаар нийлж болно шүү дээ. 12 сараа хийж байгаа нэг график гараа би нэг яаж график хийдэг үзүүлсэн байгаа шүү дээ тийм ээ. Гэвч мэтлэнгээр ингээд өөртөөхөө санхүүг төсвөө гаргаад гүйцэтгэлтэйг нь харьцуулаад яваад байгаа тийм ээ. Чинь одоо энэ миний орлого зарлага хоёр нь шүү дээ. Тэгэхээр чинь таны энэ орлого чинь зардлаасаа дандаа юм өндөрлөл байх хэрэгтэй. Эсвэл орлого чинь бага болох юм бол яах нь энэ стор зарлаас чал та бага өрөнд орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэж толгойгоо харьцуулах хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. За энэ жоох урт болчихгүй юу? 18. За баяртай. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.